Амрено. Сайхан олцгоо да. Тэглээ сайхан боллоо. Олох нь учигтай. Тэгвэл хоолоор найрагдж байгаад эхнэр нь болоо суучдаг өсвөл бас байдаг юм шүү дээ. Тэгсэн. Ийм хүний яаж авчихсан чи хоол. Тэгсэн хоолоо найрагдсан. Тэр хоол идэхөө энэ хоол идэхөө гингөт тгий гэл. Үсэж байгаа судгаа. Судгаа. Цэрэм утахтай нэлсэн гэдэг. Яг гоё гэж. Цэрэм утахтай нэлсэн. Understand. Одоо хэлцэх зүйл нь юу вэ? Бид ер нь Монгол хүмүүс хоорондоо ярилцаад энийг болохгүй ингэн гэсэн цээрүүд байдаг аахгүй. Тэр цээрүүдийн талаар танаас наривчилж асуух гээд. Ер нь залуу үеийнхэн цээр гэдэг зүйлийг юу гэж ойлгодог юм бол? Цээрлэх ёс гэдгийг. Учир шалтгааныг нь ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ тэгж болохгүй, ингэж болохгүй. Яагаад гэхээр ээж нөхөн болдгоо гэлтэх болохгүй. Яг нарийн тайлбарлаж өгдөггүй. Гэхдээ болдгоо гэсэн л нэг тийм зүйлээд. Гэхдээ яг бид нар бол нарийн учрыг нь бол мэддэггүй. Мэддэггүй учраас заримыг нь зүгээр үлддэг. Тэрийг яг үнэн учрыг хэлж өгөхгүй байгаа ч судлаа гэж тэгээд мухар сүсэг гэж авч үздэг зарим нь. Тэгэл амьдрал нохлогдож байгаалаа ойлгоод мөрдөж эхэлдэг гэж юу? Мэддэг. Мэддэггүй хаа. Яг тийм одоо тэгээд асуудал гарахаараа мэдээж бөө зарим нь бөө дээр хатан лам дээр хатан тэдэн мэдээж нэг захиж нэг цээр гэдэг юм хэлж өгдөг байхгүй юу. Тэгэл тэр үеэс эхэлж л энэ уламжилж яс цаашил цээр гэдэг зүйлийг илүүтэй анхаарч үздэг юм шиг санагддаг шүү дээ. Энэ зүйлийг тайлбарлсан тайлал гэж алга. Ягаад гэвэл бүх тийм зүйлсийн устгасан байж таараа. Гэсэн хэрнээ ам дамжуулан хэрэгжүүлээд ирсэн маш бат бөх үеэс үе дамжсан байх шүү дээ. Амаар. Зарим ёс нь бол хүний ахуй байдалтай холбоотой байж болно. Бие авч явах. Зарим ёс нь бол хөрст ертөнцийн эргэлттэй холбоотой, далд ертөнцийн холбоотой байж бас болно. Зарим нь бол тухайн хүнийг номхруулах гэж хүмүүжүүлэх гэсэн байдлаар байж болно. Эсвэл өөр нэг ёс нь дарлаж дарангуйлахад ч ашиглаж болно. тэгэхээр яг залуу өрсүүд нь төөрөлддөг л доо яг. Тэгээд яг энэ зүйлийн утга шалтгаан нь юу юм бэ гэдэг хэлцгийг дэлгэрэнгүй тайлбарсан тайлбар байх хэрэгтэй шүү дээ. Энэ ийм учраас ийм хэлцээр цээрлэхээс үүсгэж байна гэсэн тайлбар алга. Тайлбар. За тэгвэл эхлэе. Би дандаа энийхтэй алга ташаадтын алга ташхыг цэрлдэг гэдэг юм. Ягаад алга ташхыг цэрлдэг юм болов? Хий хоосон алга ташхыг цэрлдэг. Алгаар юу дамжуулж болох вэ? Юу мэдэрч болох вэ? Дулааныг мэдэрч болно. Өөрийн энерги. Баяр жаргалтай хатал алгаад ташддаг шүү дээ. Алга гэдэг чинь өвөө нэг хүний эрчмийн бөөгнөрлийн цэг гэх юм бидтэй өвөө. Маш энгийн нэрэл ойлго. Алгаар та нар хүрдэг, хүрэлцэх вэ? Мэдэрдэг, халуун хүйтэн, дулаан, хурц
Зөөлөн гэх мэт зүйлсийг хүрэлцгүйгээр та нар мэдэрдэг шүү дээ. Бас гараар босгож бүтээх, уурлах энэ болгонд гарч чухал хэрэгтэй. Тэгвэл хүн алгаа усарч нэг залбирах нэг өөр. Алгаа таших нэг өөр байна. Тэрхий таширлахгүй. Тэгвэл зарим нэг тусгай зан үйлэнд алга ташдаг. Тэгэхээр юу гэж бодож байна? Алга ташиж байгаа юм чинь дуу аваа гарна. Тэр дуу аваа ирчмээр засал үйллэлэнд ашиглаж ийн гэж орчилж байгаа зүг. Бас магадгүй. Ламнар нэг дундуур заримдаа ингээ алгаан ташаад байдаг шүү дээ. Юуг баясгаж ташдгийг бол эсвэл нэг юм хаадаг юм болов уу? Дууддсан болов, явуулдсан болов, хаадсан болов. Энэ тэгвэл тухайн байдлаас хамаарах нь алга ташхад чимээ гарна. Тэр чимээ юунд зориулагдсан байх ёстой бол гэдэгт учир байгаа. Та нараас гадна маш их далд хий биетүүд оршиж байдаг. Бас үндрээр холлогчд гэж бий. Дуу авиалвраарч бас дуудагдах боломжтой хүчч гэж бий гэсэн үг юм шүү дээ. Мөн алгаар урсан орж ирж байгаа эрчмийг төгжиж байна гэсэн утгатай байж болно. Хооронд нь ингээд Мөргөлдүүлж цохилдуулж байна шүү дээ. Тэгэхээр Тэр тасралтгүй орж ирэх зүйлийг сарниаж хаагаад буцаагаад нээж байгаа мэт зүйл болж хувирж байна уу? тийм ээ. Тэгэхээр яг ямар зориултаар ашиглахаас шууд хамаарах нэ. Харин огт мэдэхгүй тэгж таших нь бас буруу хэрэг юм а гэсэн л утгатай юм уу да. Баярлах үедээ ташвал яа. Ихэнхдээ баярлал инээж минь хэрэг. Эсвэл Тэгэхээр яана гэсэн үг. өдөр үйлчлэх. Тэр зүгээр л илэрхийлэл байж болно. Тэгэхээр муу биш гэсэн үг. Муу. Далд үлийнхээ хувьд бол гараар чин тасралтгүй эрчмүүд орж гарч байх ёстой. Тэр мэдээллийг хооронд нь мөргөлдүүлж хааж нээж өгнө гэсэн үг шүү дээ. Тасалдуулж өгнө гэсэн утгатай юм уу да. За тэгвэл энэ муу гэдэг ёсонд орж байна. За дараах нөө алгаа бас хаа хамаагүй хүнд үзүүлэхийг зэрлэнэ гэсэн. тэр бас далд талаас магадлал өндөртэй. Ямар нэгэн байдлаар далд авсын чадвартай хүмүүс бас байдаг. Хүний алга гэдэг зүйл ерөнхийгөөр нь байгаа ч хээ болгоно бас л хооронд адилхан биш шүү дээ, өвөрмөц. Өөр байдаг. Чамтай адилхан нэртэй хүн байж болно. Адилхан өдөр төрсөн хүн байж болно. Гэхдээ алганы хээ, хорооны хээ мэтэн ер нь их өөр байдаг тул цээжлэхэд амар юм. Ямар нэгэн зан үйл гарцанд ашиглах боломж бүрддэг гэсэн үг юм шүү дээ. Бас чиний хувь заяа төөрөг гэж ерөөл билгийг чинь хулгайлах боломжтой гэсэн үг юм. Чи тэнд алгаа харуулж байна гэдэг бол чи тэрэнд маяг гэж өгж байгаас өөрчлөхгүй байх нь шүү дээ. Харин чадвартай нэгэн бол түүнээс хулгайлж өөртөө ашиглаж тэрийг гар зулгаж хайж чадна гэсэн үг. Бүгднгийнх нь алганыхээ адилхан байсан бол нэг өөр хэрэг. Гэтэл бүгдийнх өөр байдагт гол учир байгаа. Тэгэхээр бас хориотой байх. Ямар нэгэн чадвартнууд бол энэ мэтийн дахин давтагдчихгүй зүйлээр төгс харм үйлийг хийж болдог. Бас хулгайч хийж болдог. Тухайн нэгнийг хорлоцч болдог гэсэн үг юм.
газар устай холбоотой цээрнэсний танаас асуух гэдэг нь шүн голын уснаас ус авахыг цээрэлдэг энэ ялангуяа нөгөө шин сар гарсан битүүний сартай шүн гэж байна. Өө энэ нь ямар учиртай юм бол? Шүн ус авахыг. Тий, ялангуяа нөгөө шин сар битүүний сартай шүн голын уснаас ус авахыг цээрэлдэг гинэ. Харанхуй байхад л юм шүү дээ. Сармар байхгүй. Тий. Тэгвэл сартайд нь ус авч болно гэсэн үг үү? Тэгэхээр бас бүтэн сартайд нь авч болохгүй л гэнэ. Энийг сонирм шүү. Битүүн гэдэг нь сарны тусгал харагдахгүй байдлыг хэлж байгаа шүү дээ. Тий. Мөн өвөн дээр тэгж ярьдаг. Аливид болоод хар хүчнийхний хүмүүсийг эзэмдэх хугацаа ер нь ийм саргуу юу дээр тохиох нь бас илбэг байдаг. Тэдний эрчимжил маш их өндөр шүү дээ. Ялангуяа энэ зан үйл хийхэд заавал 25-ны сонгодог нь сар хуучирж битүүрж эхэлж байх үеийн хамгаалтын үйл гэж нэрлэж болно гэсэн үг. Аливаа муу болгон дандаа л харанхуйд үлдэгддэг шүү дээ. Бас усны эрчимтэй сар нь холбоотой байдаг шүү дээ. Таадч түлхэх. Тэгээ бас усанд дуу шуу гаргах хараад зүхийг цээрлэн гэж байна. Мөн ийм юм. Та нар булангартай юу бохир усуу гэдгийг сарны тусгалаар л харж мэдж болно шүү дээ. Аргаа ядах л. Тэгэхгүй шалбааг ууж ивэл яах вэ? Харанхуйд. Боломжтой юм байна тий. Тэгэхээр янз бүрээр бодоод үз. Талд хүчнээсэн ч тэр бас байгаль ертөнцийг шинжих аргадаач бас зайлшгүй хэрэгтэй бол заавал битүүнд нь хийж яагаад авч болохгүй гэдэг нь санаанд сони. Ус гэдэг зүйл нь хүн өөрөө бас усан шинжтэй шүү дээ. Та нарын цус гэдэг зүйл чинь ус л гэсэн үг. Шингэн төлөвтэй гэсэн үг. Тэгэхээр амьдралыг тэтгэх тэр эрчмийн зүйлийг хар хороор шингээж болохгүй гэсэн санаа байж болно. Тиймээс чанга дуу гаргах, чимээлэх, хар муу үгийг хэлж болохгүй гэдэг шалтгаан тэр үз. Та нар шингэн төлөвтэй байгаа учраас нэг нэгэндээ хатуу, хонзонгийн үг хэлэхэд яах вэ? Хямардаг. Тэгвэл усанд хэлвэл ямар ах вэ? Тэнд шингэн. За тэгвэл тэрнээс ундаасан хүн амьтан бас юу болох вэ? Тэр эрчмийг бас мэдэрнэ. Хор болно гэсэн үг болж таа. Тэгээ бас бүр дээх нь үе бас нэг газар усны цээр байгаа байхгүй. Голын хажууд түүдэг асааж болтгоо гэх юм. Өмнө бол бид бол зүгээр голын хажууд түүдгээ бол одоо зүгээр асаагаад байгаа байхгүй юу? Одоо илж явахад бол голын дүүдэг асаалтай л. Энэ нэг их тийм хүнд тал их биш. Газар оршихуйг хамгаалах гэсэн арга байж болно. Голын дагуу юу байдаг вэ? Мод мөчрүүд ургаж байгаа. Тэгэхээр хүн залхуурал тэнд ургаж байгаа модноос нь голын дэргэд хүлээд ивэл гол ч урсах уу? Урсах. За тэгвэл энэ бол оршихуйгаа хайрлсан шинж тэмдэг юм. Яхгүй та нарт мод хэрэгтэй, галаа өрдөх хэрэгтэй гэж энэ тентхийн бургас модын завчаал дуусгах шүү дээ. Ингэсээр нөгөө ус унд муутай Монгол газар нутаг усчгүй болж дуусна гэсэн үг. Эмэгтэй хүн ус гэзгээ сул задгаа тавьж гэрт гадаа явахыг цээрлэнэ. Билүүсэрхийн шинж тэмдэг гинэ. Зарим газрын орших ёсон тийм байдаг. Хань ижил ойр тойрных нь өхвөл гашуудлаа ус гэзгээ задгаа тавьж хүмүүс тэрийг хараад ойлгодог гэх юм уу да.
ёс тэмдэг байж болно гэсэн үг юм. Одоо ихэнх хүмүүс үсээ задгаа тавиал явдаг шүү дээ. Тэгэхээр муу юм уу? Цаг үеэ дагаад өөрчлөгдөн гэж байна уу? Ер нь үс гэдэг зүйл нь өөрөө бас ямар нэг зүйлийг мэдээ дамжуулж хүлээж авах хэрэгсэл гэж үзэж болно. Та нараа яхад хамаг өсчл босдог шүү дээ. Тийм. Тэр мэт маш олон задгаа тавилаа гэхэд маш олон зүйлийн мэдрэмж төрж болно. Тэр чинь нэгээр та нарын уг руу тэргүүнлүүч орно шүү дээ. Тэгвэл үүнийг нэгтгэн богнуул зангидаад нэг чихт нуруу дагуулж иж болно гэсэн үг юм. Маш олон зүйлийг ирж хаях цогол задгаа тавьж болно. Мэдээлэл хүлээж авах нь шүү дээ. Тэр эргэлдэж байгаа хүчнээс. Гэхдээ зөв бурууга та нар өөрсдөө ялгадаг байх хэрэгтэй. Бас тэрэндээ автлаа гэхэд гадагшлуулах чадамжтай болох үедээ бас туршиж болно. Тэгэхээр хар муу нэрхтэй газар дээр бол ер нь айлуулах үсээ задгаа тавихгүй байвал зүгээр юм байна тий. Тийм ээ. Яагаад гэвэл та нарын оюун бодол тэргүүнтэй холбоотой зүйл шүү дээ. Зулаа гарчин ивэл ирчим ирдэг. Гэтэл үдшээрээ ч юм уу задгаа тавьчихад яваад байвал юунд ч өртөж болж болцсохгүй юм. Сургууль руугаа явахдаа тэгвэл тандаа үсээ задгаа тавьж. шүн орой бас нөгөө малгай өмсч явдаг гэдэг. Тэр бас үнтэй холбоотой юу? Малгай өмсч явдаг л итгэдэг. Холгооны Үлдээ хар талын хүчтэй холбоос үүсгэж болохгүй гэсэн санаа байж болно. Үсээр л мэдрэгдэн шүү дээ. Ямар нэгэн байдлаар та нарын араас чинь тийм зүйл даглаа гэхэд яаж хийж байгаа л энэ үсний нэг ширхэгч бол тухай шингэж орж нөлөөлөхийг л оруулна шүү дээ. Алтмунгийн хидлхийг бас цэрлэн гэдэг юу? Тэт их үү? Тийм, бурхны шашинд бол нэг цэнгээс илүү гэдэг. Ер нь их алтмунгийн хидлхийг цэрлдэг гэдэг. Энэ бол үр далд зүйл дээж биш. Өөрийнх нь амийг хамгаалсан л сануулга үз. Хулгай дээр юм ихтэй ядуу газар алт эрдэнэс зүгэд яах вэ? Өөрийг нь шууд дээрэмд нь үз. Их алтан юу явлаа энэ зүгтэн бүтээг. Хурундаа ч юм уу энд 2-3-аараа хэдээр нь зөөвл тэд хулгай ээж дээрэмдэхин тулд яах вэ? Хурууг нь тасдал аваа явна шүү дээ. Эсвэл алаар л авна. Тэгэхээр ямар газар ямар эд зүйл хэрэглэхээ сайтар бод гэсэн санааг илэрхийлж байгаа. Бусдаас хит их гялцал байх нь эргээд амин талд. Ядуу тарчиг дээрэм ихтэй газар тийм хэрэгжилж ивэл чамайг шуудал дээрэмдэн шүү дээ. Айл дөвдгөө салаавчлах хүлээ ачиж суухыг тавтаргүй ёс үл мэддэг чимээх тул цэрлэнэ. Хөлөө ачна гэдэг нь Зүрүүлээд суух. Хөлөө дээрээ хөлөө тавь. Нэг хөлн дээр нөгөө хөлөө тавиад ачаад салаавчлна гэдэг нь. Гараа салаавчлах. гараа салаавчлах Хөлөө. хөлөө салаавчлах гэсэн. Хөлөө ороод өвдгөө салаавчлах гэнэ. Ингээ гараараа тийм байна. Өвөрж гэх юм. Хоёр хөлний. Ингэх юм байна. Тийм шүү. Ингэж оруулах юм уу? Хоёр өвдгөнийхөө дээрээс хоёр гараараа ингээ тэрврээд өвдгөө дээш нь татаад ингээ гараараа салаавчлаа. Хоёр гараа ингээд туруунуудаа солбоод тэгээ өвдгөө татна гэсэн. Хоёр өвдгөө ингээд таттаад суу. Тийм яргаллын алба байсан санагдах юм аа. Хөдөлгөөний нь хорж. одоо ихэвчлэн тэгээд Тэр нь тийм суудлаар суух нь бас нэг ёрыг дуудаж байна л гэсэн үг шүү дээ. Би яргалуулмаар байж гэх юм уу. Ачид суун гэдэг нь бол бас л далд хүчнээсээ илүү биеийн байдалтай шууд холбоотой шүү дээ. Хүн суувал яаж суух вэ? Нэгийг нөгөө дээрээ тавил яах вэ? мэдээлэл дараг. Ажилд үүснэ. Тэрнээс болж өвчин ч болж болно шүү дээ. Харин салаал суух энэ төр бол тийм нэг хөл өвдөг угуутай нь холбосон нэг тийм шийтгэлийн залхаах
дөнгөний зүйлийн арга барил байж байсан. Зарим нь босоогоор нь шийтгдэг, зарим нь тэлж шийтгдэг, зарим нь бүр ихээ жижиглээд ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр хоригддаг тийм залхаан шийтгэх арга барил байж болно. Амар идэв. За. Хүн амсрын нэмтрхийн аяганд цай унд хийж өгөхийг зээрлэнэ гинэ. Олны газар орохоор тэгээд өдрхийн аягтай л цай өгд. Нэмтрхийн ирдэг. Тэний ахуй байдал аяг гэдэг үү? Тэр аягнаас хоол хүн шимт хижээл авдаг. Тэгэхээр бэлэгдлийн чанартай байж болно. Нэг талаас шүү дээ. Бэлэгдлийн. Би чинь бас хүн шүү дээ гэдэг. Ямар ч байсан та нарт бохор аяганд өгдөггүй юм байна, тийм үү? Тийм зүйлийг хаахын тулд аяг нь нэмтрхий, аягны хүүхэдтэй болоорооч гэдэг юм уу? Одоо жишээж хэлбэл шүдэн ургах жаалан жаахан өөрийн дом байдаг шүү дээ. Аяг мэрүүлдэг. Тэгээд аяг нь нэмтэрдэг гэж. Тэгэхээр хүний ахуй байдлыг бүтэн гэж үзээд тоог үзхийг өгөх нь зөв юм. Үүнд хоол цай хийж өгнө гэдэг бол тэр хоол унд нь савнаас авахлаа бүх юм цэвэр бүтэн байх ёстой бэлэгдлийг өгч байна. Хүний ам руу орох хоол хүнс гэдэг зүйл бохор аяганд байж болохгүй. Бохор зүйл идвэл бие нь хордно. Тиймээс ахуйч талаасаач тэр эд юмдаа эрг гамтай бай, анзаарахтай бай гэсэн санаа байж болно. Яггүй миний л үртийн ч энэ тэр эмтэрхийн ч байна уу юу ч бай тэрэнд хийж өг гэж. Энэ нь бас хүний харилцааны байдал дээр муулцах нэг шалтгаан үүсгэх нэ шүү дээ. Энэ үл тоож байгаа нь, энэ ингэж байгаа нь гэж. Би эднийхээс ингэх ёстой ч юм уу гэж. Энэ тэр хоорондын харилцааг зохицуулсан ахуйч талыг дүнсэн байж болно. Өвөө шүн орой хог асгах, үнс асгахыг бас цэрлдэг. Тэгээд айлын хог авч гардаггүй гэдэг нь ямар учиртай юм болов? Хог. Та нар хог гэж бөөгнөсөн зүйлээс юу нэрдэх вэ? Мухан тэр. Мухай. Өмхий. Зүгээр ингэж инженерээ байгаа зүйлийг тавьчихсан байхад тэр нь зүгээр байдаг. Тий. Гэсэн хэрнээ яагаад хог гэж хайсан зүйл нь үнэртэй болдго юм бол? Стандаг. Олон бохор Өөртөө үнэлэхгүй бүх олон төрлийн хогнуудыг хийж байгаа хгүй хоолны хог. Аль тийм уут савн байна уу? Яг үнэртэй үзэхгүй юу? Хөө амар сан ингээд нэг амар бохир бишнүүдийг нийлүүлээд хийсэн мөртлөг яг нийлэнгүүт ингээд амар балар. Тэгсгүүд хог бол айдлах өнөртэй ч юм шиг. Энэ хогийг бид нар үнэртэх систем үү та үнэртэх юм уу? Та нар үнэртэхгүй юу? Бид нар үнэрлээ. Юу Хоёр өнөрлөг үнэртэх байх шүү дээ. За тэгээ цааш нь ороочих. Нэг хоёр нь л үнэрсэн байхт болно. Юу үнэртэж? Ямар хөө өнөр вэ? Мохоо би нэг хог өнөрлж байсан мохоо. Яагаад гэдгийг мэдэх үү? Энгийн байж байгаа зүйлүүд хэрэгцээтэй. Тийм учраас хэрэгцээ гэдэг зүйлээсээ хамаарж эрчим нь байна.
Харин гараар дамжуулаа энэ хэрэггүй хог болжээ гэх үед тэр зүйл юу болох вэ? Ирчим амин тасрах нь шүү дээ. Үүнээс улбаалж тэр зүйл дээр үнрээр хооллохсод бас ирж болно гэсэн үг юм. Тэнд шингэн. За тэгээд хогийн масах гээд 20 уч явсан харуу бүрийгээр яах вэ? Нөгөө үнрээр хооллогч шингэсэн байгаа зүйл нь ирчимжээ та нарын биед муугаар нөлөөлөх боломжтой гэсэн үг. Энгийн зүйлээс нь хог үнэртэйг шүү дээ. Та нарын маа гэж хайсан зүйлээс чинь тэр хог гэдэг үнэр чинь гараад байна. Хэрэггүй болохгүй хэрэггүй болсон зүйл гэсэн утгатай. Гэхдээ бас хогоос гаргаж хаяхгүй гэртээ хонуулж авах юм бол бас гэрт бас өнөрөө орж ирээд. Хэрэггүй бол хайсан. Өнөрээр хооллогчд гэрт бас ороод ирэх юм шүү. Тэгэл хог юмаа сайн хайж байхгүй юу? Эсвэл хадгалаа байж ах юм уу? Ер нь орой болохоос өмнө хатаа хайжсэн л тэр. Хогийн сав гэдэг нэг том тортой те тэр тороо заавал дүүргэж хаяа. Тэгвэл чи зүйл юм байна. Тэгэхээр гэр орноо цэвэрлэлтгүй ингээд энэ тэнд нь ингээ хог байж идэг юу бол бүр орогно гэсэн үг шүү дээ. Орогно. Нөгөө нэг муу юм. Оо юм орогноод гэр орныхны ороож тойрн ахуй байдал нь гай учруулж эхэлнэ гэсэн үг. Яагаад гэвэл үүр нь болсон учраас. Тэр үнрээр дууцаад хэрнийг байлгаж байна. Тиймээс машид ариун цэвэрч байхыг шаарддаг байсан байна. Монгол газар нутагч нь ертөнцийн үүсэл гэдгээр сайн муу альч хүч нь биежихтэй хурдан байдаг. Тийм байна. Тэр цэвэр чухал юм байна. За тэгэл тэр заваанаар авил тэгэл ер нь тэгээд ороогдоод ер нь өөдөлт юм уу? Тийм айл ер нь өөдөлж исэн юм уу? Хороноос цэвэрлээ. Тэгээд. хороноос хонор үзүүлдэг. Амар үст. Айлын хогийг авч гарахгүй гэдэг юм. Тэр нь өдөрч хамааралтай байгаагүй. Айлын бас нөгөө аягыг угааж болтгоо гэх. Тийм үү. Тийм үү яа. Тэр бас Тийм үү. Яна. Тэгсэн чи манай юу яла боён юу угаач юм гэлээ. Одоо ингээд за энэ бол далд хүчний зүйл байлаа. За үнс юм асгана гэж байгаа шүү дээ. Тэр нь ч юм уу. Өдөөж гал голомт гэдэг зүйлээр ариун зүйл. Өчсөрөөр гарч болохгүй гэлээ. За айлын гэд юмыг угаад хэвэрлэх. За хогийг авч гарах гэдэг нь тэр тухайн айл өргөөний зүйлсийн гай барцад муу болгоныг тэр хүн авч хайж өгч гинэ гэсэн санаа юм. Гарцаа гаргахын тулд энийг хайчаад ирвэл тэгэл яах болж байна. Тэгэл аваад гарах шин. Амар муухай хаюулаад идэг шүү дээ. Тэгээд та нар өөдөлдөг юм уу? Энэ мэт цэрлэх ёсыг бас өөрсөнд ашигтайгаар эргүүлдэг хүмүүс байдаг. Өөрөө гарцанд явснаас өөр нэгнийг гиндүүлээ гардцсан хамаагүй дээр шүү. Гэтэ үнс асгах нь ягаад гэж үнс ч муухай өнөр байхгүй шүү дээ. Гал гол мэдээ ариун зүйл учраас. Гэтэ шүн ороо юу? Дагаж байж болно шүү дээ. Халуун дулаанаар. Мөрөөр нь дагаал өргөнд нь орж ирж болох нэ дээ. Ерөн ч тэгээ шүн орой унтаж амархгүй тэгээд харыг бүргээр юм асгаад байна гэдэг чи одоо бас юу гэсэн ч үгүй лээ. Тийм байл. Өмхөрүүлж ахаар гэл. Хог аялаа гэж хажуу аялал хийлэн гарахгүй гэл оройгоор нууц хийж байгаа юм шиг. Нэгтээ өдөөч нь өөрсөд ерөн тэгэл орой өдөж суулахад хүлээж байгаа л ийшээ тийшээ хойд явах нь үгүй юу гэж байгаа л асгаад байдаг л яадаг үлээ.
Ер нь тийм хийдэг хүмүүс ер нь хөөдөлдөг юм уу да. Гол голомтынхаа зөв чигийн хийд үртнийг өөрийнхөө гэрт оруулж дуудаж байгаагаас ямар ялгаа байна. Ёс зан үйлээрээ. Манай гол голомтын тэмдэг энд байна. Үнс гэдэг зүйл чинь угаас шат дууссан бас ариун зүйл шүү дээ. Үүгээрээ шүнээрээ дуудаж өөрийг нэг хийд үртэнд дагаад өргөнд нь ороод ирэхэд хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй. Уг бас айл тшихийг цэвэрлдэг хүмүүс амар сэжгэлж байгаа. За одоо айлын аяг тавг юм гэсэн үү? Тийм. Тэр айл гал голомтыг эзэгтэй байхад ордуур нь орно гэдэг жоохон өгдүүлэгдүү бас шүү дээ. Танаа гэр заваан байна шүү гэдгийг илтгэж байгаа бос. Тийм. Тэгээд угаагаад байвал тэр айлдаа бир нь ихнэр нь болно л гэсэн үг шүү дээ. Зүгээр айлын ихнэр нь зөв цэвэрлэхгүй удаад тахлаар өмнөөс нь цэвэрлжмээр санагддаг шүү дээ. Тэгвэл яас ажил муутай юм гэж. өргөнд шууд ихнэр нь болох юм. Ярайлаа хамаагүй бас хурдл. Нөгөө талаар эзэгтэй үед энэ бас доромжил байж болно. Тэгэхээр яг дургу өөр. Тэрнээс буян юм хумда биш байх нь шүү. Яа хүний галтгоонд өрөөд. Би чамаас илүү цэвэрчүү гэж хэлчихлээ. Тэгэхээр яах вэ? Өрсөлдөн үүсгэнэ дээ. Намаа гутааж байна. Энэ ийм санаатай байна л гэж ойлгоо шүү дээ. Ямар ч мунхаг хүн тэгжил үн. Тэгэхээр ер нь айлын гал голомтын эзнийхэн зөвшөөрлгүй үед бол хамаагүй тэгж хөдлөх нь өдөө хатгаснаас өөрсдөө зүйлээ гэсэн үг. Ямар бүгдийг гэж байгаа шээ. Өөрийнхөө эзэн юм бол угааж болохгүй. Тийм үү? Энэ бол яс юм. Бас айлд орохдоо хоосоо ортгүй заавал нэг юм авч ордог ч гэлөө сүүч юм уу барьж нөгөө сүүн сэтгэлээр орж шүү гэдэг. Тийм нэг юм. Ягаад хоосоо орчж байгаа болохгүй гэж. Эсвэл хүүхдтэй айл болохоор нэгдэг юм болов. Энэ танаа тэр авилгалын холбоотой юм байх. Өөр гараараа нэг тийм атгаараа болчихгүй дээ. Өөр горцоор байгаа давсаар байгаа сурцж байж болно. Талан байгаа чанаад. харин тэгдэж гарлууд байгаа. Тэгэл цаанаасаа юм барьж орох юм шиг. Эсвэргээрээ энийг бас муу талаар ашиглаж болно. Хар муу үлийг шившээд оруулж ирж болно шүү дээ. Тэгэхээр юм болгон өөр байх. Бас сайнарч ашиглаж болдог, муугаарч ашиглаж болдог гэсэн үг юм. За айл чих гэж байгаа. Ямар хүн ухаан мэдрэлгүй айлд шийгэлээ. Жоохоо хүүхэд эсвэл хөхтөн. Тэр өвчтөн хүн гэж болно шүү дээ. Бас тийм байх тийм. Өнөөс ялгарч байгаа эрчим тусал юм болгон эрчим дагуулдаг. Хүн хаана хэвддэг үлээ? орон дээр. Харин орон дээр нь шийдчихвэл яах вэ? Хэцүү хөл. Йоо, ороо хиймэл санагдчих шүү дээ. Саяо. Жоохоо хүүхдээ шиг. Амтд хүртэл өөрийн эзэмшил газраа тэмдэглэхийн тулд яадаг үлээ. Шийдэг. Тэрэн шиг хүн хэрвээ эрүүл хүн бол өвчнгүй хүн бол зүгээр. Харин өвчтэй хүн. Энэ нь муу зүйлийг дуудаж далж байна гэсэн үг шүү дээ. Тэр хүн өөрөө ч өөрийгөө хянаж чадахгүй
тийм зүйлийг үйлдсэн байна гэдэг нь ямар нэгэн далд хүчтэй зүйлтэй холбоотой байж болно гэсэн үг. Тэрнээс үнэр их хүн үнэр ялгарна. Тэр үнэр арилахгүй. Түүн дээр нь хүн унтаж амарна. Тэгвэл хорлогдох боломжтой гэсэн үг юм. Эрүүл бус хүн учраас яах вэ? Тэр чинээгээр юмд өртсөн байж таараа. Тэгвэл түүн дээр өөр нэгэн хүн мэдэхгүй хэвтгэд яах нь вэ? Гайгийн өөрж идэлж болно гэсэн үг юм. Манай хамаатны дуурил шийгээд иддэг гэсэн шүү дээ. Том хат. Үгүй том штэ гэж бод юм шиг. 7-8 дэх хөлтэй. Орон дээр үү? Тийм. За энэ нь ер нь нас бие төрс дээр тооцноо. Тэгээ шүүн унтчих тахтай шиг. Хүүхдийн эрчим бол зөөлөн тийм юмач мэдэхгүй. Харин нас бие төрсний тийм шейхийг хэлээд байна шүү дээ. Эхэл муу яриг дуудана. Дээрээс нь орны идэгчд гэж байдаг. Өвчний нэг ёсоор тухайн хүний орны доороос нь удас юмар нэг муда өвчтэй хүнээс эрчим ялгард юм аа. Тэрийг идэж хоолдог. Тэгэхээр тийм зүйлийн шинэ хүнийг бэлдэж өгч байна гэсэн үг юм. Үнрээр хооллож тэр хүний өвчтөөгөр нь ерөөсөө идэж өгөхгүй тэгэл хөвтөл байдаг шүү дээ. Тийм. Энэ нь тэр чигээрээ бохор ирчмээр түүнийг идэж байна гэсэн үг юм. Тэгвэл тэр ор юутай удаагаа бүгдийг зөвхтэй нь хамт түүнийг өндөлөхгүйгээр идээд байна, идэвхрэхгүйгээр. Тэгээд өвчтөн хүн байх юм бол бас сүүлийн үед бас ийм арга барил гарч ирсэн байхгүй. Өвчтөн байх юм бол тэр өвдөж хөвчсэн өвчтөн хүний эд зүйлийг хаяж байгаа байхгүй. Хэрэгжилжсэн ор дээр юмнуудыг хаяад тэгээд гэр орны тавилганы байрал өөрчилгийнэ. Тэгээд энийг арц гангаар ариулаад оруулах юм бол тэр хүний би аажмаар илаарснаа гэж бас хэлтийн нөгөөдөлтэй бас. Тэр нэг зүйл органцоод байна шүү дээ. Тэрийг хөөж явуулах арга барил юм гэсэн үг. Харин тэр шээн гэдэг нь нэг ёсоор тэр хүний ёрыг бэлтцсэн байна да түүнийг дуудаад. Тийм. Дуудаад бэлтцсэн байна. Түүн дээр нь хөвцөн хийж. Эсвэл аль нэг сул дорой нь байнгын тэрэн дээр хөвтөж явуулж хөвцээр байх болно гэсэн бэлэгдэлтэй. За дараагийн. Тэгэхээр өвөө тэр эрчмийг нь цэвэрлж болох уу юм? Наад чинь сая хэлээд өгсөн шүү дээ. Байгалийн солиод хаяхыг хаяад ариулахыг ариул гэж. Тэгэхээр хаяхаас өөр арга байхгүй юм уу? Үнэр Тэр ялгаад хүний эрчим яасан тэр юм зүгээр хаяхал аргацсан байгаа юм тий. Харин одоо нөгөө сүүлийн үед харамлаад авах шиг байна. Харин нөгөө сүүлийн өвөөний 30-40 жилийн хугацаанд гарч ирсэн өвөө ёс юмнуудыг ярих үед үлээ. За сүүлийн үед гарсан гэх юм бол анти бурхны шашин тэгээд бөө мөрлийн шашин хоёроос дээр эсрэгцдэг зүйл байна үзэл баримтлалын хувьд та. Нэг нь болохоор бөө мөрлийн шашны юу болохоор хүн өөрийн эдэлж ирсэн хувцас эд зүйлээ болохоор хүн дөхийг бол цээрлдэг гэд энэ дээр бол бөөнөр бол хатуу байр суртай байдаг. Харин бурхан шашныханд болохоор өөрт илүүцсэн болон хэрэггүй зүйлээ болохоор бусдад өгч бай. Энд чинь болохоор цаанад энэ насны чинь буян гişиг болж орж ирнэ гэж хэлдэг байхгүй юу? Магадгүй юм. Тэгвэл чи их өвчтэй тарчиг байж болно. Тэгж байгаад бурхны шашны нэрээр хэн нэгэнд май гэж өгөөд гарзаа хийж болох нь шүү дээ. Тэр хүн чиний өмнөөс ядуу амьдрах гэсэн. Чиний өмнөөс тэр өв. Харин бөө улаастар бол энийг мэддэг учраас аль болох хүнд май гэж өгөхөө бойл гэж. Энэгээр ч муу зүйлч бас чиний хувцаар чиний үнэр шингэсэн. Чиний хувцаар ямар нэгэн зүйл хулгай дээр эсвэл хэн нэгний гомдоох ийм муу зүйлийг хийж явал яах юм гэж. Үнэрийн тэр хүн бас шингээсэн учраас гайн чамд ирэх босуу гэсэн хариулттай. Нэхэл гэдгээрээ. Харин бас нэг юм арга барил гэж байгаа юм. Энийг нь болохоор бусад бөө мөрөглийнхэн ч ашигладаг, ламнарч ашигладаг, бусад шашнуудынх нь төлж төлөөлөгч нар ч ашигладаг. Яагаад тэгэхээр тухайн
тухайн лам ч юм уу эсвэл өөр нэг шигчнэд хэрэгжилсэн өөрийн хэрэгжилсэн юу гэдэг эрх зүйл эсвэл хувцас гэдэг зүйлээ болохоор өөрийнхөө нөгөө итгэлтэй дагалж байгаа хүндээ болохоор өгдөг. Тэрийг болохоор хамгаалалт гэж үздэг юм байна л да өвөө. Тэр нь нөгөө ямар учиртай юм бол эд зүйлээ өгнө гэдэг нь юу гэсэн үг? Жишээлбэл лам нь байх юм бол өөрийнхөө эрхийгээ болохоор сүсгтэнтэй өгд юм уу? Тэгж өгдөгөө ба. Ер нь даах бэлтгэл өгөх гэхээс тэрнээс бүгд байдгаа цацвал та нар бүгдээ тэрүүгээр хувцсуулгаад өмсөх нэ. Ямар ч хүн тэр өгсөн зүйлийг юу ч хийгээ билээ бас учиртай. Хин дуртайд нөгөж болохгүй гэсэн үг. Нэг ийм бас хувцсан дээр нэг ийм үзэл гараад байгаа. Одоо хүний одоо өмнө хэрэгжилжсэн хувцсыг өмсгөр одоо байгаль дэлхийгээ хайрлаж байгаа нэг хэлбэр юм а гэсэн нэг тийм үзэл гарч ирээд яг тийм дэлгүүрүүд айгүй ихээр нэгцэн. Тэгээ тэндээс ингээ хямдхан хүний өмсөжсэн хувцсыг очиж авдаг ч юм уу. Тэр нь баг ийм одоо нийтлэг юу нэг хэрэглэхгүй хувцсыг бөгнөж байгаа хэрэгцээтэй нэг юм. тий өхөн Урд нь арга бууралцын талаар ярьж байгаад дандаа тийм хувцс зардаг 8-ачтад барьж идүүлэн алдсан. Тийм болохоор өвөн хариулмааргүй байна. Тэгэхдээ та нар тийм маа өмсөд ойлгохтой өөдөлж байгаа болов харагдахгүй л юм да. Ганц хувцс аваад өмсчих чадал байхгүй нэг ч юм. готл татна. Ийм байж яаж хүн гэж явах юм бэ? Тэгэл үгүй гэж байгаа бол тэр үгсэн хүний ч байна уу? Хог гэд хайсан эсвэл гар зулгасан тэр юм өмснө өөрсдийнх нь хэрэг. Тэгэл та нар хит дахин ихээр имж домж бараад нь хит их олон зарлагаар яах вэ? Ламбого бараад идэх шүү дээ. Ер нь альва үнэгүүч вэ асар хямд зүйл чинь эргээд та нарт хэдэн 100,000 дахин их гар зөгдөг. Өөр ихч байж болно. Та нарын хөлн зам дээр л тоглолдог шүү дээ. Тийм байна. Чам сонголт байдаг. Гэтэл яад хэрэгтэй гэж авчин тэгэл дараа нь тэр нь гайвалдаг. Тайлга юм да. Эсвэл эд юм идэл сураагүй үзээгүй учраас би нэг жоохондоо нэг юм уншиж ирсэн гэсэн чи тэрүүн дээр улаан зулхтай гутлан өмсөх юм бол цусан дундуур туужхийн дохио улаан хуйтай утга зүүх юм бол утга мисэнд сэжигдэхийн дохио өдр гэсэн нэг тийм улаан өнгөтэй холбоотой нэг тиймэрхүү цэрүүд байсан. Тэр ямар учиртай вэ? дохой хүнд таарсан өнгөний ивэл гэж бас байдаг. Цагааныг хэрэглэх хүн улаан их ч юм уу эсвэл харыг хэрэглэх гайн дуунаад байл яах вэ? Их мэтэр хүн болгонд өөрийн гэсэн ивэл өнгүүд бий. Тэр нь ямар нэгэн байдлаар зурх зурлагын ухаантай холбоотой байх боломжтой. Мэдээж маш олон зүйл дээр ингэж туршиж байж л ийм хүнд нь ийм таарах юм байна, энд нь ийм зохих юм байна гэдгийг тооцоосон байж таараа. Тэгэхээр өнгөний ивэл гэж өгдөг үнэ. За дараагийн цээр юу вэ? Ална гэдэг үгийг хамаа бус хэлхийг цээрлэн. Хүмүүс ч тоглоомын дундаа л алын шүүл гэдэг. Ална гэдэг нь зөндөл хэлдэг. Алын шүүл гэдэг. Энэ эсрэгцхийн дохио байж болно шүү дээ. Хүн болгоныг дааж харж монсон үг дээцүүд гэж байдаг. Энэ бол удмын үр хойчийн тэр чигээр нь сүрдүүлсэн өдөөн төрхрөлт байна. Тэгвэл нөгөө хүнчээс үг дээцүүд нь цочиж уурлана. Тийм биз? Эндээс үүдэж тэр хоёрын заяа төөргийн далд талын эрчмийн хүчээр хоорондоо алцхасуур завг болно. Хий дүрээрээ. Хоёр талд алцаал байдаг, хоёр талд хоёулаад тамирдна гэсэн үг.
Ер нь ч тэгээ тийм үгээ хэрэгэлдэг хүмүүс ч ер нь тийм нийтч байдаг юм уу? Тэгэхээр юу хэлж ярьж бодохоо бод тунгааж явах хэрэгтэй. Үг авиалбарын эрчим нь бас далд хүчинд нөлөөлөх боломжтой юм. Чи янз бүрийн санаагүй байж болох ч үг дээдсүүд нь өмнөөс нь гүйцэтгэж болно гэсэн үг юм. Үр удмаа хамгаалахын тулд. Өөрийнхөө үр удмыг үхээсэй гэж хүсдэг үг дээдс байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хөдөлгөөнд орноо л гэсэн үг. Улаа чигчгсэн ална гэхвэл яах вэ? Дагж явдаг юмнууд наалаач юм шүү. Үгүй өвөө нөрсөн. Улаа юм бодог ондчлаа тэр хооронд нь тийшээ нөгөө нь очиж байгаа л дуусхан да. Манай улаач үйл хийгээгүй. Яагаад ч хөө мдээгүй байхад тэр дууссан байх болно гэсэн үг юм. Энэ мэтээр улаачтай хайртай үг дээдсүүд маш их байдаг юм шүү дээ. Тэгэхээр иймэрхүү үгс нь цээртэй. Тэгээ бас тэгээ бөө хүнтэй муудалцаж болдгоо гэдэг бас нэг гараад байгаас сүүлийн үед. Яг хөө тэгээд муудалцах шир байвал болно шүү дээ. Тэгэхдээ сайнаа үздэггүйг нь лам мэднэ. Тэнгэрийн зэрлэгийг айлдах, уул усны хөлийг айлдах төлөөлөгчийг нэгэн дорд мөксхүн үгээр үл тоогоод хигжүүрхэд байвал яах вэ? Нөгөө тахиулж байсан уулсын эзэд нөгөө тэнгэрийн зэрлэг хургуулж байгаа дээдсүүд нь яах вэ? Өмөрдөг байх нь шүү дээ. Тэнийг уул усыг жаргаж чадахгүй, өвөг дээдстэйгээ чадж чадахгүй юм бай чи юу илээ гэж л түнлүүд ярих нь шүү дээ. Тийм байна уу? За дараагийн цээр. Галт сүү тусаахыг цээрлэн үнэ малын хүүх гэмтэн сүү татрана гэж үздэг. Мөн галт ам гарахыг цээрлэн гинэ. Тэгэхээр ам гарваас галын аял төртнө гэсэн. Монголчууд угаас галын ивэлтэй. Өн дээр тэгвэл та нар хог гэдэг юм шатаачхад дээр нь хоолоо хийж идвэл ямар байх вэ? Галын эзэн говд. Галын эзэн гэж юу гэдгийг? Тухайн айлын гал голонтыг хамгаалж байгаа. Ерөөсөө энэ зүйл нь цэвэр байх ёстой юм аа л гэдгийг хэлж байгаа. Битгий хааш хамаагүй гал үүсгэж асаахтаа битгий хамаагүй элдв зүйлсийг холж вэ гэсэн санаа. Шүтэн байх ёстой гал голомчууд гал. Тэр ариун байх ёстой болно. Тэрнээс хогч юм уу ховцоо шатаагаад ч юм уу тэгээд элдв бусын юм холж хаад хоол гүнцэг хийж байна гэдэг бод. Та нар галын ивэлтэй. Тэгвэл ивэдэг зүйл нь гэрт чинь байхад та нар тэрийг бохир сэвтэй зүйлээр сагаад байвал яах вэ? Үл хөндлөсөн хэрэг болох юм. Гүй та нар өөрсдөө тэр эрчмээ өөрсдөө бохирдуулж байна гэсэн үг. Өөрсдөө хэцүү байдал. Шүтэн зүйлээ өөрсдөө буртгалж байна гэсэн үг юм. Тийм байхад яаж өөдөө байх вэ? Усны ивэлтэнч би, агаарынч би, газрын ивэлтэнч би, галын ивэлтэнч би гэсэн үг. Тэгэхээр тэр болгон зүйлтэйгээ ариун харьцах хэрэгтэй гэсэн үг юм. Ивэдэг хүчтэйгээ. Галт ам гарахыг цээрлэн гэхэд Ам гарна гэж юу гэдэг лээ. Амлалт өгөх. Биенийхээ тэрийг гүйцэтгэх гэж нэгсэн доо тангараг маягийн зүйл тавьж байгаа байхгүй галын хажуудаа. галын тэгээд яах юм бол зуухныхаа Гал минь. Нэс хаваа сэтгэж ярьдаг. Үгүй ам гарна гэхээр галын Монгол нь тэр галны хажуу суучаад тэгээд омгорхороо тэгээд юу л хийсхий бодоход. Тэгээд нэг юм янз бүрийн ам гарчдаг гэж болох юм тий. бид нар чинь галын ивэлтэй гэхээр тэгэхээр ч тэрнтэй холбоотой. Угаасаа хэлсэндээ хүрээгүй учраас л өөрөө асуудал орж ийн гэсэн үг.
Эвэгч эрчмийн дэргэд юу хэлж вэ? Нэг хэн нэгэн зориулж амласан байна. Тэгээ марцдаг. Гэтэл тэр хийсэн авайлбар эрчмийн тэр галын эрчим бүх зүйл яах вэ? Нэгдэг. Бид нэр тэгвэл нөгөө нэг Яаж гэдгийг та нар мэдэх үү? Та нар гал тойроод бүгд л дулаацдаг. Тэр галаас авсан. Тэр авж явах зураа амлцсан байна. Нэг галаас нөгөө дулаацагчдаа. Тэгэхээр яах вэ? Гэрчин гал болохоор андгааг нь нэх болно. хэдүүлээ нөгөө нэг гал тойроо суудсан шүү дээ. Тэгэхэд янз бүр юм ярьж болохгүй юм байна. Би чамаа тэгнэ. Тийм. Хэдүүлэн дунд тийм амлалтаа бол жижиг сажиг ч гэсэн тийм. Хэрвээ хэлж амлсан бол заавал хэлсэндээ урж явах хэрэгтэй гэсэн үг юм. Ариун зүйлийнхэн шүтээнийхээ зүйлийн хажууд тийм ярьдаг. Бүгд адилхан дулаацсан. Тэгээд дараа нь нэхлэн ирнэ шүү дээ. Хэд ихэд тэгж амлсан баха. Ингэж хүрээгүй юм битээ гэж. Яах вэ? Шийтгэл авна. Яагаад гэвэл та нар бүгд тэр галын дүрсийг харсан. Бас бүгд түүнээр дулаацсан учраас. Тэгэхээр тэр болгоны эрчим шингээлттэй байна гэсэн үг юм. Усны дэргэд тасдаг. Голын дэр. Өөр. өвөө гэрт нохоо оруулахыг цээрэлдэг гэдэг юм. Тэгсэн чинь одоо хүмүүс бүр нохой тижээгээ гэртээ хамт амьдраад идэг. Тэгээд энэ яг ямар ч. Тэр үедээ бол нохооч нь бас тал байх байсан байх. Тусдаа байна гэдэг нь юу вэ гэвэл нохоо бол нохой, хүн бол хүн. Одоо тэгсэн чинь нохойч бас хүн штэ гэдэг. Төрөл нь ойртож байгаа байлгүй дээ, ойролцоо болоод. Яг хоо амтнд хижээж тэтгэж болно. Энэ зөвхөн ариун цэвэр талаасаа байж болно шүү дээ. Та нарыг хоол идэх жахал хоол рууч нь нохооны шүлс юм ороод байвал хэцүү ээ. Унтаж хөвтөх гэхээр нүүр амрууч нь нохооны ус шээс баас нь байж үл яах. Нүүр толгоол сэрдэг. Та нар өвдөн тийм үү? Гэхдээ одоо угаа цэвэрлэх цаг үе болсон учраас тэрэнд багтааж чадж байгаа бол тэгээд болж байна гэсэн үг. Тэрнээс амтан алагчилсан ч юм алга. Зүгээр л өвөө нь бол эсхий бор гэртэй байх ахуйн талаас нь хэлж байгаа шүү дээ. Ийм газар нохоо байна гэж боддоо. Тэгэл гадаал бэл. Одоо бол та нар өөр өргөнд байгаа учраас тэндээ угаа цэвэрлэх ус голын бүх юм байгаа байлгүй. Тэгэхээр чадхан чадна гэж. Тэрнээс тийм айхтар хүнд цээр биш байх нь. Зөвхөн ахуйн цэвэрч байдал талаа хямгадаарай гэсэн санаа юм. Хүмүүс бас хар мууртай ингэж харалтахаараа муу ёр гэд түүтүүгээр нэр нь өлөмдөг. Хар муур гэж хүмүүс тэгж алагчилж үздэг нь ямар ч юм бол. Наадах ч нөө тэр өндөр амартнууд сайн мэдэн дээ. Карма нийл мөр гэдэг шүү дээ. Нүггүй. Тэр чинь зүгээр л хар өнгөтэй муур. Ямар нэгэн байдлаар олонний анхаарлыг татахын тулд хэрэгээр итгүүлж, үнэмшүүлж, тийм зүйл бол тийм чөтгөр шулмсын юм байгаа ингэж цууд хараасан байна да. Тэгээд түүнийгээ хүмүүстэй итгүүлж. Аливаа зарим шүтлэг бишрлийнхэн ийм талдаа гаргууд шүү дээ. Тийм үү. Нийтийн санаа сэтгэл одоо өөрсдийнх нь бурхан гих мэт зүйлд итгэхэ болж эхэлнэ дээ. Энэ үед зориудаар нэг шинж тэмдэгтэй амьтан ч юм уу, хүн ч юм уу тийм юмыг энэ бол бурхны эсрэг тийм зүйл байгаа юм. Ийм зүйл олон байгаа учраас та нар ийм болсон юм гэж буруутгадаг муу арга байдаг. Тийм учраас маш олон хар мууруудыг өндөр амралтнууд чаалсан да. Чөтгөр шолон гэж. Яагаад тэгэхээр тэр цаг үед
тахал гэдэг өвчин бурхан залбираач авардаггүй тийм өвчин ихээр болсон. Хүмүүс ч бурханыхаа шүтлгээс байдгүй байна гэж одоо шүтгэж болж эхлэх үед шулам чөтгөрийн шид ийм юм байгаа гэж анхаарлыг өөртөөс нь хандуулсан байх шүү дээ. Ийм зүйл газар авсан учраас та нар тахал болсон юм а гэж. Энэ мэтэр хүмүүс нийсээр маш олон хар мууруудыг алсан. Өөр маш олон зүсгүй эмэгтэйчүүдийг шолмос гэж алж байсан шүү дээ. Хариуд нь тэр шашин шүтлэг гэдэг нь хариуцлага хүлээгээгүй. Өөрсдөө аваад үлдчихсэн байна. Харин хүмүүс тэр цуу ярианд нь итгээд чөтгөр шулмсын тийм муу ёрын юмыг бид өөрсдөө устгасан юм чинь гэд буцаад бурханд айтгсан байна. Ингээл одоо тэр тэд оршин тогтносоор л байна шүү дээ. Муу аргатай юм тий. Муу арга. Энийг муу арга гэдэг юм. Хар муранд ямар ч буруу байх тийм ээ. Тэгвэл бид нэ арайч бас тийм байгаагүй юм байна бас. 13-ын тоонд бас амар дурггүй шүү дээ. Тэгээ 13 давхар мавхрыг алгасаад явчихдаг. Тий. 13 6-гийн тоо. Бүр Тийм 666 гэл тий. дордохын 7 мала гэдэг. Тэгвэл одоо он тооллоор бол 13 онд төрсэн ч юм уу. Тийм хүмүүс ер нь амьд байх хэрэг байна уу? 6-гийн тоогоор төгссөн тийм бол тэгээд ер нь байх хэрэг байна уу? Чи муу ярих юм бэ гэдэг. Алаа ичих юм шиг. Тэгэхээр энэ болгонд бас хит их ач холбогдол өгөх нь дэми байдаг. Тэгээд Дахиад өвөө нь хэлж байгаа юм. Альва нэг шашин шүтлэх нь нөлөөгөө алдах гээд ирэхээр ямар нэг юмд учир холбогдол та нарт өгдөг цуу яриа болгож. Та нарт тэрэнд итгэл үнэмшилтэй байх юм бол итгэж эхлэмэгц дахиад бурхан гэдэг зүйлээ ирж хайдаг. Худлаагүй 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг сүлд итгээд. Ер нь альва дайн тулаан чинь шашнаас л болдог юм шүү дээ. Хүн төрлөختөн энээс болж маш их биеийг алж байсан. Нөгөө хандав дэм итгэж биширдэг хүмүүс нь танаа бурхныг шүтгэхгүй гэдэг шүү дээ. Тэгэнгүүт нь яах нь муу арга хэрэглээд та нарын ийм байгаа нь ийм зүйл буруутай гэж нэгэнлүүн бүх нийтээрээ ингэж шашных нь хилдэг байх нь шүү дээ зааж. Энэ зүйл тийм учир шалтгаантай учраас та нар ингээ мухарсан юм аа. Тийм учраас бурхны олон одоо бүтээгчдийн үр сад минь ийм зүйлийг та нар нийтээрээ устгах юм бол та нар зүгээр болно ч гэдэг юм уу. Ингээд ямар нэгэн зүйлийг гарддаж буцаад нэр төрөө сэргээж маш олон хүмүүс заслаа хийлгээ. Бурхан минь хайртай шүү гэж эргэж ирдэг гэсэн үг юм. Үнэхээр арга ятсан шүү дээ. Энд яагаад гэвэл итгэл үнэмшил гэж байхаа болоод удаж байна. Энд зөвхөн их ашигла мовддаг юм. Чи ямар нэгэн шашин шүтдэг бол чи тэрнээс шууд хамааралтай байх болно гэсэн үг. Үргээ харамр ямар юм бэ? Та нарыг торхирж байгаа хүртэл хүн алахыг зааж өгч чадна гэсэн үг шүү дээ. Тийм байна уу? Тэр буруу номтой, буруу бурхан шүтдэг учраас аал гэхэд та нар алах уу? Бодож байгааг бодоход алхал юм шиг байна. Бүгд бодож байна шүү дээ. Гэтэ тэр нөгөө нэг өөр улс үндэстнүүд олон жил тэр шашин шүтлгээр явцсан улс орнуудын одоо ив нэгдэл нь тухайн шашин шүтлэг нь байдаг бол монголчууд гэхдээ харьцангуй яг тиймэрхүү юм гайгүй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ер нь олон шашнууд байдаг болохоор нэг шашин талдаа ерөөсөө ив нэгдэл тиймэрхүү юм дээр байнга зөрчилддөг. Гэтэ нэг тийм дотор нь үнэт зүйл гэж байдаг да. Жишээлбэл одоо Чингис хаан тэргээд нэг тийм түүхэн уламжлалт одоо нэг тийм дотор хүнийг сэрээсэн юм ярихаар тэр зүйл дээр л нэгдэж чаддаг. Бусад юм дээр ерөөсөн би нэг тийм амир нэгдэл ив санаа тэр гэсэн юм ерөөс олж хардаг.
Яа тэгэхээр гадныхан та нарт хангалттай нөлөөгөө уусгаж үлдээсэн. Тиймээс л та нарт талцдаг. Тэгэхдээ монголчууд яг гадны улс оронд байхад гэсэн талцал гэдэг өвчнөө нийгмийн түвшинд байдаг. Гэхдээ гадны улс орн чинь би ийм үзэл бодолтой тэгвэл өөрийнхөө адилхан үзэл бодолтой хүмүүсээр идэх. Нөгөө өөр бодолтой хүмүүс адилхан өөр үзэл бодолтой хагарж байгаа ч гэсэн харьцангуй бас нөгөө баг хамт олны олон буюу бас томор хагарж байгаа байхгүй. Харин манай монголчууд болохоор хагаралцсан ч гэсэн болохоор өөрсдөө ижил үзэл бодолтой хүмүүстэйгээ ээж гэсэн нэгдэл үүсгэж чадахгүйгээр бүр олон өрмөг болж хагараад ах юм. Ягаад тэгэл урдын та нар ертөнцийг бүхэлд нь удирдах Тэнгэрийн зэрлэгдээр авч явж байсан. Дахиж ийм битгий болоосай гэж нөлөөгөө явуулдаг гэсэн үг. Энэ баг яс усаар одоо тэгээд 3 хүн ч нэгдэж чаддаггүй шүү дээ. Энэ нь монголчууд нэгдэлгүй хүмүүс гэсэндээ биш. Ховөө хичээхтэй ч биш. Зүгээр л гадныхны чинь бодлого. Та нар тэдний бодлогыг л хууртаад хэрэгжүүлдэг. Тэдний орж ирсэн соёлоос суралцаад тий болсон хэрэг. Тэрнээс гадныхан ч та нараас айдаг. Тийм учраас өвгөдөд мянгантай альцсан та нарын чихэнд худлаа мэд сонсогддгийн шалтгаан тэр. Та нар бидний үгийг биш. Та нар тэдний үгийг, тэдний ёсыг, тэдний гүн ухааныг дагдаг учраас нэгддэггүй юм. Бас тэгж хүмүүцсэн учраас. Тэгээл тэр. Яг хамт нийл сархад бол яг их бүрэлдэхүүн болж болох юм. Эсвэл өөрсдөөс ч зоос гарахгүй нэг хон ч юм уу өхөр идэх үед бол яг бас нэгдэж болох юм шиг. Тийм байна уу? Тийм бэ. Тэгвэл өнгөө нэгтгэх зүйлийг гадны шашныхан бас сайн ашигласан. Тэгэл өнгөө юм дурлаад гэдэг. Өгөө бас явд суухтаа идэж уудгүй. Явж суухтаа. Тий, босоод явж байхдаа ингээд юм идэж болохгүй. Сууж идэхгүй. Явж явах замдаа ууж идэх. Цэртэй. Тэгээд хийж идэж үзсэн шүү дээ. Амар сайн тоохгүй л юм биш. Явж явах ууж идэх шүү дээ. Гэтэ бас юм чи бас нөгөө талдаа бас Өөртөө цаг гарга гэсэн үг гэж бол. Өвгдөөцөө ч урд нь бол явангаа иддэг үе байсан. Ас холын газар нутгийг зөв тэгж явахдаа хатаас борч юм явангаа идэл гол ус тааруул морин дээрээс усаа авч удах ч юм уу. Хаягаараа. Хаягс юу гэдэг болсон бilé. Тагш. Амсоор бол. За төвгээрээ. Их завгүй байж. Та нарыг ч гэсэн ажил албаа хийж байхад ажиллаа хийнгээ идэлвэл ямар байна? Хай идэх шүү дээ. Аа бүр тийм дээрээ толчиж. Яасан их ажил юмар дарамтлагдаг болоо вэ. Хүнд жоохон ч гэсэн амрах хугацаа байх хэрэгтэй шүү дээ. Заримдаа бүр мартын шүү дээ. Орой яг ингээд дахиад хатчихсан шүү дээ. Яг нэг хөдөлгөөр. Нэр нь завгүй байхаар хоол хай иддэггүй шүү дээ. За чийж бүр тэгвэл бүрээ яхтар хэцүү юм байна. Одоогор та нар хизээж агаараар усаар эсвэл нарны ичмээр хооллох хэмжээнд хүрээгүй. Цагийн юм цагтаа гэдэг. Би 5 эрчим суралцсан гэж байгаа л шууд агаар залгилуул яах вэ? Цаадахгүй шүү дээ. Агаар цаадахгүй. Цадах арга байна. Өдсөрөө ингээд утаан ингээд бөөгнөрөөд ирнэ. Тэнгүүч ингээд хазаад ид. Мөлж идэж шүү дээ. Таг энэ шуудлаа хазаж идэх нь шүү дээ. Өнгөлөөл. Яг хоол шиг орно. Шарыг үжижлээ гэж. Нөгөө нэг
нүүр санагдчих. Нүүс нь жигдсэн ба та. Барьцлагч нь жоох ихтчихжээ гэж. Тэгэхээр энэ мэтийн шилжих төвсний үедээ шилжих төвсд юм хий гэсэн үг. Наан яах гэж. За дараагийн цэрлэх ёс. Нөгөө ялах хүүхдийг баг насны хүүхдийг шөнөөрөө гадаа авч гардаггүй. Заавал гарах шаардлагатай болов хамран дээр нь бор алцсан байлаа. хөө төрхтэй. Тийм Бортуулаа дом байдаг. гэж дом байдаг үстэй. Тэр ямарчтай бол. Хөөхд гэдэг маш ариун зүйл байх нь шүү дээ. Цэвэр ирчин байдаг. Сүнсэн чэрв. Бас ялах хөөхд ямар байдаг вэ? Эмзэг. Зөв эмзэг. Тэгэхээр ямар нэгэн далд хүч хорлоход амар байх болно. Нэг дор маш ариун цэвэр зүйлийг идэх нь шүү дээ. Тэгэхдээ альвдээ нэг алдаа байдаг нь ямарваа нэгэн зүйлд хувирахтаа заавал алдаа гаргадаг. Гаждаг гэсэн үг. Гаднаас нь харахад хичнээн төгс мэт байгаавч энгийн юм шиг харагдавч бүрэн хувирдаггүй гэсэн үг юм. Нэг юм дээр ажилттай байдаг заавал. Хувирлын арга барил нь тийм юм. Яг түүн дээр дөрөөлж хамгаалт болгож дүрийг өөрчилдөг байх нь шүү дээ. Хар. Хүн дуграад байна. Нөгөө альбиночоо хартал өнөөх нь ингээд гажилттай нэгэн. Ийм байхаар яах вэ? Имэйл гэж бодно шүү дээ. Хамгаалалт. Тийм байна. Тийм гажилттай зүйл рүү ойртож яах вэ? Тоол болохгүй шүү дээ. Тэгвэл нөгөө тарганы шагаа уйдаг нь бас тийм учиртай. Хаана? Үлэндөө битдэг. За тарав болох. Гэнэ нөгөө тархин хөдөлгөөс хамгаалах юм. Тийм том пивэд шүү дээ. Тарих толгойн дөрөхөөс хамгаалж тарганы дүүлэгдэг. Тэр алж хэддэг юм чи яах вэ? Өвөн одоо тийм гिचх юм бол баахан таравгүй болно шүү дээ. Чоныхан дээр гэх юм бол баахан чонгүй болно. За бүр өөр ховор амтныхыг хэлвэл нөгөө дүүлийн хядаад дуусах байлгүй. За өөр цэрлэх ёс. Явган суудаггүйгээд тэгээд идэв. Нэг тайлбарлахдаа нэг өгсөн хүмүүсийг оршихтаа явган судаг болохоор цэвэрлдэг. Тийм юмаа дурддаг гэж л үздэг. Шарангийн нэрээ. Чи явган хэр удаан сууж чадах вэ? Нэх удахгүй байна. Гол 2 минут л. Цааш. Биэнд ч нь муу гэсэн үг. Тэрнээс ялтандаа биш. Эсвэл тийм хүмүүс ингэж суудаг гэдэгтэй биш. Өөрийн чинь биэнд муу байх нь шүү дээ. Тэр хөөр юмд чинь ч биш. Ямар нэгэн байдлаар даралтыг өгч шүү дээ. Тэнцвэрийн даралтыг жигд усаар та нар хөлөөр алхдаг. Түүн дээр маш их ачаал өгнө гэсэн үг. Удаан хөшиж байж байгаад бослоо. Тэр үед яах вэ? Ирэхэд байна шүү дээ. Амар юм бол. За зөв байна. Яг сууж үзсэн л юм байна. Энэ мэтэр ингээд бод зарим нь далд хүчний холбогдлолтой цэвэрлэх ёс байгаа. Зарим нь ахуйн талынх байна. Зарим нь хүний биеийг бодсон. Бас газар ертөнцөө хайрлсан арга барилын цэрүүд байх. Бас нэг юм сонсч ийсэн. Одоо хахах юм бол хахаад амьд үлдэх юм бол тэр хүнийг хороодог. За. Гэхдээ тэрэн дээр үе хэрэгжиж ийсэн. Цаад цуулан дээр нэг тиймэрхүү агуулга байсан гэж дуулжсэн. Тэгээд хайшаа яваа.
Зин таа хахдаг хүмүүс. хайр юм байж юу. Чи яасан хоолундаа хөрүүлж болдгоо мó гэж хорож байгаа. Би яа шүлэндэл. Жогол тэгэж юм болтарч болох юм биш үү? Би шүлсэндээ ингэс юм аа. Хуваалцаа байж. Хуваалцаарай. Тэгээд хуваалцаарай гарсан юм биш үү? Алхас нам хуваалцаарай. Магад аратан амтны залгууртай зөөслүүлсэн байж болох юм. Ер нь аратнууд хахт юм уу? Яасан. Унаа нахад богоо юм. Тэгэхээр идэж уугаа зүйлдээ тайван ууж явах хүртэж байл гэсэн санаа баг. Хинч болоохгүй шүү дээ. Бас нөгөө нэг түлхүүр ингээ санамсаргүй унгачвал заавал буцааж авахтаа дээрэс нь гიშгэж авч игээд гэдэг. За тэрийг ястаа бидэхгүй. Тэр зарим хүмүүс тэгээд идэв шүү. Бид нар ямар цоож цуур гэж мэдэх шүү дээ. Түлхүүр энтер гэж мэдэхгүй. Хөлн дээр Яас их хулгайчтай улсуулаа вэ? хөлн дээр гიშгэх. Хөдөө болвол ерөөсөө цойж мож байх бүх юм нээлттэй. Бид нар чи ямар эд баялаг хурааж явдаг байсан биш. Бүх юм л бэлэн байхад нэмжид хурааж яах вэ? Тэгсэн та нар чинь нилээ хэд хөрөнгөтэй юм биш үү? Тийм түлхүүр ийм юм л гэн. За өөр зэрлэх. Тийм үү. Монгол гэрийн босгон дээр гიშгэж болдгоо гэдэг юу? Энэ ямар хүчтэй юм бол? Боцоо юу ханаалт төгс. Бас ханаалт зогсож байна. Хаалгаалт зогсдгоо гэдэг. Тийм. Хотын би хотод үсээ бид чинь тэр орон нутагта явна удаад энэ бид алдаагаар дандаа загнадаг. Алим босгон дээр гიშгэж. Өөр нь болохоор яг Монгол гэрийн юмараа л ярих гэдэг. Тийм зөв Монгол гэрээ. Харин тэн чинь босго гэж байхгүй шүү дээ. Монгол гэж Одоо Босготой одоо босхтой болчих. босготой хийчихэд байгаа бо одоо бол. Юу нь тийш л гэж. Өмнө нь нэг хевсэрхүү юу гэж хэлэх юм? Энэ алдал зогсно гэдэг нь хэн нэгнийг оруулж гаргахгүй хорж байна гэсэн үг шүү дээ. Хааж байна. Үнэн нь орж гарах үе таалга шүү дээ. Тэгэхээр түүн дээр тэгэн зогсох нь сайнны бэлэгдэл байхгүй. Дараагийн нэгэндээ тэр болж гин гэсэн үг шүү дээ. Одоо тийм босготой. За дараагийн ясна. За нэгийг ярьж өгчгөө тэгээд өө найл дураа дуусч байна да. Дараа нь үргэлжлүүлнэ. Дал идэхтэй шүдэрээ зулгаахыг цэрлэн, заавал хутах хэрэглэн, эс тэгвэс бөөлж гэнэ гэдэг. Бөөлж. Ингэж л үтсэн шүү дээ. Бөөлж татгалцсан. Дал идэхтэй шүдэрээ зулгаах. Далны мах нь гоё амттай болохоор хаяа нууцаар идэж. Заавал хутах хэрэглэн. Яа наа. Тэний махыг нэг хуулдаггүй Зулгаад Зулгаад. Тэгвэл далны мах шинж алдчихсан шүү дээ. Нэг тийм ёс нь байдаг шүү дээ. Далыг далуулаа. Хүнч вэ, амтнч вэ? Ачаа, гай зовлонго дал нуруунд дээрээ үрч явдаг. Ягаад гэвэл хийж бүтээдэг шүү дээ. Бас харж тоолж явдаг учраас зовлонгоо дал нуруунд дээрээ үрдэг гэсэн үг юм. Тэр зовлонго ганцаараа хэдүүл яах вэ? Тэр зовлонгийн үүрнэ гэсэн үг. Тиймээс маш олон жижиг хэрчэн болгож зовлонг маш олон хүнд хуваарлж өгвөл тэр зовлон биш хоол болно гэсэн үг юм. Олон хуваахын тулд хутга ашиглах гэж байгаа юм. Тэгэхгүй эсвэл нэг том хазаалаа амнаасаа хуваагаад өгчихгүй. Энийг жаа үйлчлээ амнаас аваадхаа гэдэг. Бүгдээрээ шүтэн хотчих юм шиг. өөр нөгөө нэмээр өстэй хагаад шүлсээр бүр.
аваа юу. Тэгэхээр ямар ч зүйл дээр гай зовлон 270 дээр хүрдэг юм байна. Тийм учраас зарим хүмүүс дээр хүртэл мөрөн дээр нь хүрэх дарахыг цээрэлдэг шүү дээ. Нэгээс нөгөөдөө шилжүүлэх боломжийг хэлж байгаа юм. Тийм байж. Ийшээ нухатахтаа гэлээ гэдэг чи тэгэхээр. Тэгэл гайгаа өрүүлэх юм шүү дээ. Амар муу гоё тийм. Эсвэл алгамдаа шингээж байгаа л за сайн уу гэж мөрөн дээр нь тавихад тэр гай шилжиж болно. Толгой тэгвэл мөрөндөө хөргөжл шүү дээ. Толгойн нэр мөрдөг. Тийм болохоор хүний толгой мөр энд юу хүрэх болохгүй гэдэг. Юуны толгой шүү дээ. Үний толгоон дээр хүрэхэд яг доромжлол гэж үздэг болохоор цэглэл юм л да. Өө бас нөгөө нэг гарын алгаар эрчим дамждаг болохоор хүмүүстэй хүмүүс ингээ гар барьж мэдлээд идэг. Тэгэхээр тэр бас болохгүй гэсэн үг. Бие биений тандаж мэдхийн тул гар барилцчих болох юм биш үү? Тий. Тэр Монгол ёс биш. Нэг нэгнээ таньж мэдэх гэсэн арга барил байж болно, солилцох арга барил байж болно. Тийм нарийн нас л үзэндээ. Тэгэхээр гар барих тийм сайн бол биш юм тий. Нөгөө үнийхээ бас эрчим. Ямар ч байж болно. Яагаад гэвэл ямарваа нэгэн зүйл нэгэн нөгөөндөө хүрэлцэх нь тэр чигээрээ эрчим дамжуулах хэлбэр юм шүү дээ. Аль өвөнд бариад үзье. Ямар жижигхэн гартай бэ? Энд халуун ор гэж байна. Энэ бол эрчим юм шүү дээ. Энэ чиний алгаар дамжиж байна. Бас чиний хэрэгс өвөөд нь дамжиж байна гэсэн үг. Өө би үзье та. Ингэж дамжуулж өгж авч болдог гэсэн үг. Өө ингээд тойрч суугаад бүгдээрээ ингээд гараа алгаа ингээд барьчихвал яах вэ? Тэгвэл өвөгийн эрчим. За өвөн тэгтлээ. Арай болоогүй. Толгоогоо Бүгд илийн юм болчихвол яах вэ? Тэгээ бас ийм байдаг шүү дээ. Өө сонио. Нөгөө юу гэдэг сэтгэл сайтай хүний би дулаан байдаг. Сэтгэл муутай хүний би хүүтэн байдаг гэдэг ярих юм. Сэтгэл сайн болол бие хайрлаж байгаа шүү дээ. Гол нь сэтгэл сайтай дулаахан байдаг гэдэг байгаа юм. Биендээ арчаатай гэх юм уу. Бие хайрлагын чинь тэгэл хуруугаараа дааруулаад явах байх шүү дээ. тусна магталтай. Дааруулж байна гэдэг чинь тэрийг арчлахгүй байна. Тэрийгээ дулаан байлгаж болно. Эсвэл чиний хэлдгээр би цус багталтаа угаасаа тийм юм аа гэж явах юм бол тэг аль хөрцөн хүүтнээр л яваад байх уу. Сэтгэл сайтай гэхээс илүү бие хайрладаг хүн дулаахан байж болох юм. Гэсэн би дулаахан байх болно гэдэг халуурж үлээрцээ юм явж байгаа үү. Нөгөө одоо халуун гоё болсон байгаа. Өө би бараг шатчихна. За тэгвэл та өрсөдөд дор бүр дахиад 3 цээрлэх ёс олж ирээрэй гэж даалгавар бий. За. Энэ нь нийтийн одоо цаг үед хэрэглэгдэх хамгийн энгийн зүйлс байг. За. За. Гэлалаа. Гэлалаа. Гэлалаа.